Өнөөдөр Монгол Ардын намын удирдах зөвлөлд яаралтайгаар өрмөр хуралдлаа. Хуралдаанаар ерөнхий сайд Зандан шатрын суудлаасаа огцрох хүсэлтийг хүлээн авсан байна. Намын удирдах зөвлөлийн хурлын дараа үргэлжлүүлээд энэ цаг мөчид улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг хуралдаж дараагийн ерөнхий сайд болон кабинетийн асуудлыг хэлэлцэж байна. Улсын хурлын хаврын чуулга эхлэхдээ зэрэгцэн улсын хурал дахь ардчилсан намын бүлгээс улсын хурлын дарга болоод Монгол Ардын намын дарга учрлыг аль нэг албан тушаалаасаа буух хүртэл чуулганы болоод байнгын хороодын хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдгдсэн. Түүнчлэн улсын хурал дахь бусад намын болон Монгол Ардын намын бүлгийн зарим гишүүд өвчтөй чөлөөтэй байгаа юм. Пүрэв гарагийн үдийн 13 цагт нийт гишүүдийн эрс 40 гаруй хувьтай байсан тул хуралдаан дахин хойшлогдсон. Энэ нөхцөл байдлын хүрээнд 3 дугаар сарын 26-ны өдөр улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг ээлжид бус хуралдаанаа зарлаж Монгол Ардын намын удирдах зөвлөлийг яаралтай хуралдуулахар болсон юм. Тэгвэл тус хурлын дараагаар буюу 3 дугаар сарын 27-ны өдөр ерөнхий сайд Зандан шатар өөрийн хүслээр албан тушаалаасаа огцрох хүсэлтийг Монгол Ардын намын удирдах зөвлөлд хүргүүлсэн байна. Иймд парламентын үйл ажиллагаа гацсан болоод үүнтэй холбоотой улс төрийн бусад нөхцөл байдлыг хэлэлцэхээр Монгол Ардын намын удирдах зөвлөлийн хуралдааны яаралтай зарлаж 3 дугаар сарын 27-ны өдөр 14 цаг 30 минутад товлсон юм а. Монгол Ардын намын удирдах зөвлөлийн хуралдаа эхлэхээс өмнө тус зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийлсэн юм а. Намын дарга, улсын хурлын дарга хэн асуудал яригдана. За энэ дээр өчтөр намын бүлэг дээр нэлээд дэлгэрэнгүй ярьцгаасан нөхцөл байдал олон талаас нь. Тэгээд намын удирдах зөвлөл намын их хурлын чөлөөнд намын дээд эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа удирдах зөвлөл хуралдаж улс төрийн шийдэл гаргасан улс төрийн шийдвэрийг намын бүлэг, их хурлдах бүлэг гишүүд 100% дагна гэж шийдсэн. Тэгээд намын удирдах зөвлөлийг хуралдуулах шийдвэр гарч өнөөдөр хуралдана. Одоохондоо мэдэхгүй байна. Юун дээр удирдах зөвлөлөөр ямар асуудлууд орж ирэх юм. Ерөнхий нарийн бичгийн дарга зарлж хуралдуулна, хэлцэх асуудлуудыг оруулж ирж гишүүдээрээ хэлцүүлнэ. Тэгэхээр одоо төрүүлээд таамаг төдий юм ярих боломж байхгүй байгаа. Зүгээр чуулган байнгын хороод бол хуралдах шаардлагатай тулцсан асуудлууд зөндөө. Манай төсвийн байнгын хороогоор гिचдээ 10 хэд асуудлууд болоо хөвчлээ. Ингээд хуралдахгүй 10 хэд хоносноос болоод нэлээд асуудлууд хоригдлогдоод явсан. Тэгээ нөхцөл байдал ямар байгааг одоо ярьж нушаад яг тэртээ ойлгомжтой байгаа. Ажиллах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл парламентийн ахалж байгаа даргын хувьд парламентийн олонх нь ийм байр суурьтай байгаа тохиолдолд парламентыг цаашаа явуулах ийм боломж олцоо байхгүй. Энэ бол яг бодит нөхцөл байдал гэдэг өнцгөөс л хэлсэн. Тэр утгаараа бол цаашдаа бол мэдээж тодорхой хэмжээний улс төрийн шийдэл гаргаж явахгүй бол ингээд нэгтэл нь бол онохороо түрээд ингээд гүрийгээ сууж явах нь бол зөв ус юм а гэсэн энэ өнцгөөс л хэлсэн юм шиг. Өнөөдрийн үүсэж байгаа энэ улс төрийн нөхцөл байдлыг л ярих байх гэж тийм хүлээлттэй. Таны хувьд засгийн газар тогтвортой байх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж байгаа гэсэн үг үү? Тийм хүнд хэцүү нөхцөл байдал үүсчээ дэлхийд дахин дайнд ажинтай шатхууны үнийн өсөлтөд ийм үед бол сайд нар шин сайд нар ирээд ажилтайгаа танилцсан гэж бас нэг хэсэг хугацаа болно тийм учраас тогтвортой ажиллах хэрэгтэй л гэж бодож байна. Монгол Ардын намын удирдах зөвлөл 39 гишүүнтэй бөгөөд хуралд 37 гишүүн ирсэн байна. Ингэснээр хурал 15 цагт эхэлж цаг гаруй хугацаанд хуралдсны эцэст өнөөгийн ерөнхий сайд Зандан шатрын албан тушаалаа хүсэлтийг хүлээн авснаа мэдгдлээ. Монгол улсын ерөнхий сайд гомжийн Зандан шатар Монгол улсын ерөнхий сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөлт хөрвөлөө намын удирдах зөвлөлд өгсөн. Энийг намын удирдах зөвлөлд авч хэлэлцэж ялангуяа ерөнхий сайдын Монгол төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах дэлхийн нийтийн өмнө тэр тусмаа Монгол улсын ард иргэд Монгол улс орны өмнө тулгамдж байгаа эдийн засгийн гүн хямрал хүндрэлийг үед өөрийн эр зориг гаргаж улс орныхоо төлөө гаргаж байгаа энэ өөрийн хүсэлтийг бол хүлээж авах зүйтэй гэж үзсэн. Тийм учраас улсын хурал дахь намын бүлэг холбогдох хууль тогтоомжийн дагуу өнөөдрийн асуудлуудыг шийдвэрлэх зүйтэй гэж бодож байна. Ингээд улсын хурлын төрийн байгуулалтын байнгаараа улсын хурлын нэгдсэн чуулга өнөөдөр хурлаж асуудлыг хэлцэх байхаа гэж бодож байгаа. Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг одоо зарлагдаад байна. Одоо бүлэг дээр
удирдцуудын шийдвэрийг, улс төрийн шийдвэрийг танилцуулна. Засгийн газар бол тогтвортой байх хэвээр. Яг нь баг хурл бол хурлын тодорхой. Тэгээд асуудлууд ойрын эх 7 хоногоос бол тэгээд тэр засгийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх гэдэг утгаараа явах ёстой гэсэн байр суурьтай. Бүлгийн гишүүдтэй бас бид нар бол улсын хурлын гишүүн төрийн түвшинийхээ ажлыг хариуцлагатай хийхийг удирдах зөвлөлөөс бас чиглэл болгож байгаа. Тэгвэл Монгол Ардын намын удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг болоод бусад улс төрийн холбогдлын асуудлуудыг мөн үргэлжлүүлэн хилцэхээр улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдааныг яаралтай зарлалаа. Харин уг хуралдааны дараа улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулахаар болоод байна.